Мэргэжлийн модель байхын тулд туранхай байх хэрэгтэй байсан тул тэр эдгээ зогсоож олон жил идэх эмгэгтэйгээ тэмцсэн байдаг. Хэд туранхай байх шаардлага нь өөрөө хүний биед маш сөрөг нөлөөтэй. Хортой, мөн цаашлаад үхэлд хүргэгч аюултай эрүүл бус байдал. Харин энэ загварын зах зээлийн хамгийн хорон үг нь the thinner the better буюу илүү турвал илүү сайн гэсэн лозунг байсан. Сайн байцгаана уу, сонсож байгаа цаг үеийн мэндийг хүргэе. Өнөөдрийн болсон явдлыг ярьж эхлэхээс өмнө нэг жишээ дурдж ярив. Даймондыг бүх хүн бүрл хүсдэг. Авч зүүхийг хүсдэг, хараад ямар гоёыг нь гайхдаг. Гэхдээ байгаль дээр байгаа даймондыг гаргаж авах үйл явц ямар байдгийг хинч бараг мэдтгүү. Blood Diamond гэд кино байдаг да та бүхэн мэдж байгаа бол маш том алмаазны уурхайн эзэд болон хамгийн том олборлогч нь цаанаа цус урсгасан олон үйл явдлуудтай тулгарч жижигхэн алмаз авахын тулд маш олон уурхайн хар ажилчид хүж өргөддөг тухай энэ кинон дээр гардаг. Тэгэхээр гой харагдаж байгаа юмны цаана ямар их үйл явдал өрнөдөг тухай яг энэ шиг жишээг би та бүхэнд өнөөдөр ярихаар орчуулж бэлтлээ. Бидний мэдэх маш олон жилийн туршлага болон түүхтэй хүн бүрийн үзэх дуртай загварын хамгийн том супер модельууд реклам зураг авалтанд нь ордог Victoria's Secret брендийн 70 бүхний талаар өнөөдөр ярилцсан. Бидний мэдхээр дэлхийн хамгийн өндөр үнэтэй загвар өмсөгчид бүгд л нэгэн үе Victoria's Secret-ийн модель болохыг хүсдэг байсан. Тэд ихэнх нь эндээс маш хүчтэйгээр олонний танил болж загварын үнэтэй тооцогдох модель болж чадсан байдаг. Бараг бүх эмэгтэйчүүд үзэж шүтэн биширч өөрөө ч модель болж алхах талаар мөрөөдсөн гэдэгт юу нь бол би итгэлтэй байна. Сайхан бүхний цаана бүх зүйл хуурамч эсвэл муухай байх нь олон байдаг. Загварын зах зээл өөрөө олон золиос үргэлж шаарддаг. Наана эрүүл үдгсэлэнтэй харагдаж байгаа ч цаана олон зүйлийг золиослж байгаа нь хүн бүрт анзаарагддаггүй. Модель бүхэн Викториягийн сахиусан тэнгэр болохыг мөрөөддөг. Бүхнээ зориулахад бэлэн байдаг. Моделийн ажилдаа дуртай ч цаана болж байгаа бусрамг бүхний эсрэг 100 гаруй модель гарын үсэг зорж нэгдсэн үйл явдлын талаар өнөөдөр өгүүлэх болно. Олон нийтэд бузар булхааны илэрсний дараа Angels in Hell буюу тамд байгаа сахиусан тэнгэрүүд гэж хэдийнэ нэрлэх болсон байна. Anorexia буюу хит туранхай, хоолны дуршилгүй байх, хар тамхи, дээрлэхүүлэх, хатуу нөхцөлтэйгээр хүний удирдлагын дор байх, наана юу ч болоогүй мэт камерын өмнө инээмсэглэх нь бүгд хуурамч болохыг Австралийн супермодель Bridget Malcolm илчлэн бүх болохыг нь дэлгэсэн байна. Түүнийхээр бол Victoria's Secret түүнийг амжилт нэр хүндтэй болгосон. Гэхдээ арын албанд жинхэнэ чөтгөрүүд байдаг талаар илэн далангуй ярьж илчлэхэд хүргэсэн. Victoria's Secret бол жинхэнэ утгаараа дэлхийд даяар алдаршсан хүн бүрийн яриа болж чадсан дотор хувцсны брэнд. Тэдний хамгийн их шуугиан тарьдаг зүйл бол яах аргагүй жил бүр зохион байгуулагддаг фэшн шоу. Тааж санаж байгаа бол оролцож байгаа бүх модельүүд дэлхийн зэндааны алдартай загвар өмсөгч болж чаддаг. Мөн тэдний эхний нэрээр нь дуудаж алдаршуулдаг. Claudia, Giselle, Miranda, Heidi, Kendall гэх мэт. Мөн цаг үеийн хамгийн алдартай дуучид ч энэхүү шоуны тайзанд гарч дуулахыг хүсдэг болсон. Tyga, Kanye West, Lady Gaga, Seal, Taylor Swift, Justin Bieber гэх мэт. Тэд бүгд л энэ шоунд оролцох шоуны нэг хэсэг болохыг хүсдэг. Учир нь Victoria's Secret бол модельүүдийн хувьд Олимп гэж нэрлэгддэг байсан. Одоогоос хэдхэн жилийн өмнө Австралийн супермодель Bridget ч энэхүү тайзнаа гарч алхан гэрэлтжсэн. Түүний үзэсгэлэнт царайны ард гэхдээ харгас түүх нуугдж байсан байгаа. Тэр хэлэхдээ би камерын өмнө инээмсэглэжсэн. Би өөрийгөө яаж харагдаж байгааг мэдэгч нүдрүүгээ хараад миний нүд үхчихсэн, гал цавгүй, дотроо ч би үхчихсэн байсан гэж ярьдаг. Тэрээр ойрын хэдэн жил загварын зах зээлийн талаарх өөрийн үзэл бодлоо илэрхийлж хар бараан бүхнийг зоригтойгоор дуурах дуу хоолой болсоор ирсэн бөгөөд сошиал медиа ашиглан энэ бүхнээ хуваалцдаг болсон байна. Энэ талаар ярьсан алдартай загвар өмсөгчдийн дунд шүгэл үлээгч гэх нэрийг ч тэр авсан. Түүний ажиллаж байх үеийн бүх хөшигний арын хар бараан бүхнийг детальчилж ярьж эхэлсэн. Тэр ярихдаа
турахын тулд хар тамхи хэрэглэхийг зөвлөж, бэлгийн хавталт их орхон турахад туслана гэж хэлдэг мөн хөгшин хүмүүстэй унтахыг санал болгож зарим нь хүч хэрэгэлдэг ч үе байсан. Тухайн хүний бие организмыг хүчээр орд ирний ажил руу холбох нь арай л хэрээс хэтэрсэн хэрэг толгойг нь бас сайхан угаасан байна. Ийм байдлаар үргэлж дутуугийн мэдрэмжийг төрүүлж байнга туранхай байхыг шаарддаг. Мөн Victoria's Secret-ийн нэг гэрэл зурагчин түүнд хэрвээ чи скини бүр нэг тийм туранхай ясарс шиг байвал Angel болж чаднаа гэж хэлжсэн байна. Энгийн нэг эрүүл туранхай биш бүр юм ясан туранхай тэгээд бас нэг амар санагдсан нь хар тамхи хэрэгэл. Юу гэсэн ч үгүй улс орон даяар хар тамхинд живхээс урьдчилсан сэргийлээд үүний эсрэг асар их тэмцэж хахад модулуудыг гараад хар тамхи татаад ир. Тэгээд тур санаж байгаа бол Gigi Hadid анх Victoria's Secret-ийн Angel болох шалгаруулалтанд тэнцээд бөөн баяр болж авах үед нь хамгийн том шоунд орохоос өмнө түүнийг маш сайн турахыг сануулж исэн. Энийгээч Gigi Hadid сошиалаар хэлсэн байгаа. Анх орох үедээ тэмч дот таргам тэр бол байгаагүй. Энгийн жинтэй эрүүл биетэй байснаа яг шоуны үеэр маш их жин хайж турсан байхыг нь хүмүүс бүгд харсан. Би чин шоуг нь маш сайн ер нь бол санаж байна. Gigi Hadid ер нь энгийн үедээ бол харахад нэлээд бондгор хацартай яг өөртөө таарсан биетэй байсан. Тэгээд яасан байх нь бусад моделийн нэгэн адилаар агентлахын зөвлснөөр турж эхэлсэн. Тэнд ажиллаж исэн бүх модельуд хүчирхийлэл донд ажиллаж исэн гэд хэлвэл илүү амар ойлгогдох байх. Өөрөөр хэлбэл уг компани удирдлагын хүрээнийхэн баячууд, хөгшин ирчүүд тэднийг одоо дураараа өөрлөгөө ойртуулж энэ бүхнийг нь уг дуугаа дагах шаардлага гардаг талаар маш олон модельуд ам нээж эхэлсэн. Модельуд өдөр тутамдаа эрүүл бус амьдарч, эрүүл бус харилцаанд байдаг гэсэн. Тухайн үе 2017 оны ихэнх үе байсан бөгөөд тухайн үедээ л зогсоогоогүй байсан бол одоо хүртэл тэр байдлаасаа салж чадахгүй одоогийн би биш байх байсан гэж Bridget сүлд ярьдаг. Тэр 14 настайгаас хойш мэрэгжлийн загвар өмсгчийн дамжаанд сууж загвар өмсч эхэлсэн. Тэдний агентлагаас түүнд Vivian's Model Search хэмээх тэмцээнд орох санал тавьснаар оролцож 3 дугаар байранд орсон байдаг. Түүнийг 15 настай байхад агентлаг нь түүнд турахыг зөвлөж эхэлсэн байна. Мэргэжлийн модель байхын тулд туранхай байх хэрэгтэй байсан тул тэр эдгээ зогсоож олон жил эдэг эмгэгтэйгээ тэмцсэн байдаг. Хэд туранхай байх шаардлага нь өөрөө хүний биед маш сөрөг нөлөөтэй, хортой, мөн цаашлаад үхэлд хүргэгч аюултай эрүүл бус байдал. Харин энэ загварын зах зээлийн хамгийн хорон үг нь the thinner the better буюу илүү турвал илүү сайн гэсэн лозунг байсан. Амьдралынхаа хагасыг энэ зах зээлд өнгөрүүлсэн тэр маш олон хүнээс олон жил хар тамхи хэрэглээ бэлгийн харилцаанд ихоор гих зүйлсийг сонсдог байсан. Тэр хамгийн удаандаа 3 хоног огт хоол идэлгүйгээр явсан бөгөөд ямар ч хүч тэнхээгүй бие дийлэхгүй бүр шатаарч дэшегээ өгсөж чадахгүй тийм байдалд хүрээд санаа нь төвлөрөхгүй маш хэцүү байсан бөгөөд өөртөө маш уур хурч энэ бүхнийг давж гарч чадахгүй дээ бачууран тухайн үеийн өөрийгөө бодохоор биеийн хувьдч сэтгэл санааны хувьдч зүгээр л нэг юучгүй хоосон болчихсон байсан гэж өөрөө ярьдаг. Гаднах бүх зүйл нь худлаа, инээмсэглсэн дүр төрх нь худлаа, дотроо хов хоосон. Ингэж явсаар 25 наснда тэр хүснэ унаж, биений юм нь эрхээ болж, бие болоод сэтгэл санааны гүн хямралд орсон байсан. Тэр байнга тайвшруулах юм ууж, бие нь хоол тэжээлийн дутагдалд орж, сэтгэл санаанч эрүүл бус болж байгаагаа мэдэрсэн байдаг. Маш хэрцгий хатуу нөхцөлд зөвхөн тэр биш бусад моделууд ч гэсэн тэмцэлдэжсэн байна. Хинч түүний хүчээр өлсгөөгүй, хинч түүнийг энд уяагүй, хинч буу тулгаад энэ ажлыг хийлгээгүйч энэ түүний биед нь болон сэтгэл санаанд нь траума болж үлдсэн байна. Одоо байгаа үеэсээ 4 жилийн өмнөх өөр дээрээ очиж энэ бүгдийг ойлгуулмаар байсан ч тэгэх боломжгүй. Тэр дарамтанд байсан, дээрлэхүүлсэн энэ бүхнээ бүгдийг нь нууж байсан байгаа. Өөрөөсөө нууна гэдэг маань бас нэгэн төрлийн өөртөө учруулж байгаа хүчирхийлэл маягтай болчиход байсан байгаа. За энэ байдал нь гинжин хэлхээ болж явсаар
бүх шатны модельуудад нэг төрлийн хор хөнөөлтэй заншил гэмээр зүйл болсон байсан. Тэд энгийн өдрөөл хоорондоо хэрхэн моделийг хэрэгшээлтэд оруулсан тухайга инээдэн болгон ярилцдаг байсан байгаа. Удирдах албан тушаалтан эрэгтэй захирал нь модельүүдийг үнсэх гэж оролдох, өвөр дээрээ суухыг хүсэх зэрэг нь телевиз болон сошиал медиагаар тарж Victoria's Secret-ийн жинхэнэ дүр төрх нь илчлэгдэж, үндсэндээ нэр хүнд нь тэр үеэс л ер нь унж эхэлсэн. Санаж байгаа бол одоогоос 2 жилийн өмнө маш олон дэлгүүрүүд нь үүд хаалгаа барихад хүрч олон ч салбараа хаасан. Энийг зарим хүмүүс ковидтой холбоотой хаалгаа барихад хүрлээ гэж бодсон. За би ч ихсэн ерөөхдөө ковидоос болоод маш олон дэлгүүрүүд нь Европт байсан дэлгүүрүүд нь хаагдлаа гэж бодсон боловч яг үнэндээ тэдний нэр хүнд арын албаны ховжив тарсантай холбоотой хүмүүсийн эсэргүүцэлтэй нүүр тулж яах ч сонголтгүй болон дампуурч байгаа явдал байсан байна. Мөн алдар тэр бунтан хэдэн жил маш их шуугиан тарьж хүчирхийллийн хэрэгт холбогдож байсан Jeffrey Epstein нь Victoria's Secret брендинг эзэмшигч Les Wexner-ийн дотны найз байсан бөгөөд Jeffrey энэ талаа ашиглаж халуухан загвар өмсөгчдийг өөрийн өрхөндөө оруулдаг байсан байна. Тэр дунд хамгийн бага нь 14 настай охин байсан гэж ярих сурвалж ч гэсэн байдаг. Сүүлд гарсан мэдээллээр түүнийг Victoria's Secret-ийн хөрөнгийг удирдах, захиран зарцуулдаг байсан гэх шуумж гисэн байсан. Өөрийн хөрөнгө мөнгө, нэр хүнд, танил талаа ашиглан бага насны охтыг хүчирхийлэх нь хүмүүсийн дургуйцлыг маш их хүргэсэн. Jeffrey Epstein-ийн хүчингийн хэрэг Америк даяар шуугиан тарьж 10, 20 биш бүр хэдэн зуун охтыг хүчирхийлсэн хэрэгээр шүүхэд дуудагдаж, ял аваад шоронд орж, амиа хорлож нас барсан байгаа. Түүнийг амиа хорлоогүй хитрхи олонний танил хүмүүстэй найзууд байсан учраас тэдний ч бузар булхаа нууцыг мэдээлж магадгүй гэж үзээд өөр хүмүүс шоронд байхад нь хороосон ч гэж бас үздэг юм байлаа. Les Wexner-ийн баруун гар гэгддэг Victoria's Secret-ийн CEO-г сүүлийн 30 жил хашсан Ed Razek гэж хүн байгаа. За энэ хүн маань бүхэл сахиусан тэнгэрүүдийг сонгон шалгаруулж, халах, цуцлах, гаргах, оруулах ажиллагааг нь хариуцдаг байсан. Энэ жил байх уу эсвэл үгүй юу гэдгийг тэр шийддэг. Өөрөөр хэлбэл гарын аясаар бүх модельүүдийг хөтлөгдөг байсан байна. Тэрээр маш олон модель болон ажилчдад бэлгийн дарамт үзүүлсэн байдаг ч компани дотоод хэрэг мөн нууц хадгалах гэрээгээр үндэслэн бүхнийг чимээгүй байлгаж чаддаг байсан. Мөн хин нэгэн гадагш задруулах талаар ярьж эхлэхэд мөнгөөр бүхнийг шийддэг байсан. Модельүүд энэ болсон явдлыг гадагш ярихаас айж чимээгүй нууж хохирогч нь олширсоор өөртөө хадгалж үлдэхээс өөр аргагүй байдаг байсан. Бүх хүч миний гарт байна. Чамайг энд байлгах үгүй юу гэдгийг би шийднэ гэх мэтэр модельүүдтэй харьцаж дарамтлах замаар өөрийн иргэшээлтэй мөн оруулдаг байсан байна. Оройн хоолнд модельудаас уурч гэртээ авчираад үнсэх гэж дайрах, дургуутсах юм бол үргэлжлүүлэн хамтарч ажиллахаа зогсоох арга хэмжээ авна гэх зэргээр сүрдүүлдэг байсан. Шүгэл үлээж сошиал медиагаар бэлгийн дарамт үзүүлдэг байсан талаарх шар мэдээлэл тарсны дараа 100 гаруй модель нэгдэж гарын үсэг зуран бусад шин залуу загвар өмсөгчдийг хамгаалахаар хүчирхийллээ зогсоо хэмээн эвлэлтэн нэгдэж чадсан байна. Үүнд олон танигдсан модельүүд болох Dotson, Bella Hadid, Mila Jovovich зэрэг алдартай модельүүд ч багтсан байдаг. Victoria's Secret ч бүх босромог зүйл нь илэрч сошиал медиагаар маш хурдцтай тарсны дараа алдаага засах гэж ребрендинг хийж эхэлсэн. Урд нь тэд эрэгтэй хүн юу хүсэж байгааг модельуудтай өмсүүлэхийг зорддог байсан бол энэ удаад эмэгтэйчүүд юу өмсөхийг хүсэж байгааг илүү чухалчлан шинэхэн загварууд дээр ажиллаж нэр хүндээ эргүүлэн олох гэж хичээх болсон. Шинэ ребрендинг хийсэн коллекцаа VS Collective гэж нэрлээд уг төсөлтөө олонний танил жүжигчин, тамирчид зэргийг нүүр царайгаа болгох болсон. Шинэ нүүр царайгаар LGBT-ийн төлөөлөл Megan Rapinoe, жүжигчин Priyanka Chopra, Бразилийн трансгендер модель Valentino Sampaio
тэгснэ plus size модель, Африкийн модель зэргийг оролцуулж цаагаараа бүхий л эмэгтэйчүүдийн эрхтэг шинтер гэсэн эмэгтэйчүүдийн төлөө юм шиг харагдах гэж хичээж албаар иймэрхүү хүмүүсийг сонгосон байна. Энэ талаар Bridget хэлэхдээ дэлхийд даяар маш олон хүний бухимдлыг төрүүлчихэд ребрендинг хийж байгаа нь үнэхээр инээдтэй. Олон жилийн турш үргэлжилсэн энэ бузар бусармаг зүйлээ засах гэж хичээх нь яг л нэг жүжигчилсэн итгэвчүүлэлт хийж байгаа мэт харагдсан гэж хэлдэг. Нэрэл алдаагаа засах гэж нэр хүндээ буцааж олох гэж ийм үйлдэл хийсэн нь арай л оройтцсан санагдсан. Bridget маань одоогоор өөрийн дуу хоолойгоо бусдад түгээж өөрт тохиолдсон туршлагаасаа хуваалцах мөн хэрхэн ангижирч чадсан тухайга бусадтай зөвлөж модель mentality podcast хэмээх сувга өөрөө хөтлөн явуулдаг болсон байна. Загварын зах зээлд байгаа модельудтай ярилцаж тэдэнд эрүүл байх талаар зөвлөгөө өгдөг нэг тийм төрлийн подкаст юм байлаа. Одоо Bridget Нью-Йорк хотод эрүүл саруул хэвийн амьдарч байгаа бөгөөд тэр загвараа бүр мөсөн орхилгүйгээр шинээр гарч ирж байгаа залуу загвар өмсөгчдөд зөвлөгөө өгч ажилладаг болсон. Тэр зөвхөн өөрийгөө бодоод юу гэдгийг одоо хин нэгнээс айгаад ч юм уу түнд одоогийн шиг юм хүч байхгүйсэн бол зүгээр л юу ч ярихгүй моделло хийгээд явж болох л байсан. Гэхдээ тэр дуугарч эхэлсэн, тэр шүгэл үлээсэн, тэр бусдад сануулсан, бусад хүнийг бүдэрхээс өмнө аварсан маш зоригтой алхам хийж тэр тайзан дээр алхахаа болсон ч гэсэн бусад туслахыг хүссэн байна. Тэр уналтын үедээ сэтгэл гутралын өвчин, их идэх эмгэг, маш их депресс, дарамт шахалт мөн амиа хорлох тухайч боддог байсан бол энэ бүхнийгээ зоригтойгоор даван туулаад одоо цоо ирүүл ирээдүгөө сайхнаар харж үнэ сэтгэлээсээ нэмсэглэн амьдарч эхэлсэндээ энэ бүх туулсан амьдралынхаа дуу хоолой болж бусдад түгээж яваадаа өөрийгөө маш азтай гэж үздэг болсон байна. Ямар ч тач эрүүлэр сэтгэж энэ бүхнээс салсан нь маш зөв шийдвэр болсон бах. Өөрийнхөө бодлыг нэмж би энд ярих гэж бодож байна. Хэрвээ ямар нэг байдлаар модельуд хар тайм хийхээр хэрэглээ сүлдээ амь насанд нь хэрэг хүрсэн бол яах вэ юм бол бас хүчээр одоо амруун чихээгүй хагаантлах бол хариуцлага энэ дээр бол өөрхгүй бас тэр нь модельуд өөрсдөө л нэр хүнд олохоор энд ирснээс ш тэд моделийг орооч гэж хүчээр энд авчираагүй гэх мэт олон зүйлийг хаалт болгож сүлд нь ярих байсан баг. Олон алдартай хүмүүс OD буюу overdose болж нас бардаг хар тамхинаас болж энэ бүхний ард буруутан зөвхөн өөрөө болол хохироод одоо хохирохоор тийм үйл явдал харагдаж байгаа. Хүн тэгээд ч хар тамхины хувьд бол өөрийнхөө биедээ 100% хариуцлага хүлээх үүрэгтэй болчдөг. Ер нь л ойлгох гээд үзтээ энэ бол чиний ажил, чи энүүгээр хоолоо олж иддэг. Тэгээ бидний тавьж байгаа шаардлага бол туранхай байх. Чи гараа секстэд хар тамхи хэрэгэл яг юу гэсэн ч үгүй. Хүний эрхийг өөр замаар зөрчиж байгаа нэг төрлийн хүчирхийлэл болчихж байгаа. Сонин болгож нэг зүйл дуулгахад Victoria's Secret-ийн унган модель гэж хэлж болох Adriana Lima хизээд Victoria's Secret-ийн талаар сөрөг комент хэлдэггүй, сөрөг зүйл ярьдаггүй, шүгэл үлээгчийг ч дэмжээгүй. Adriana 2018 онд хамгийн сүүлийн удаа тайзан дээр алхаж Victoria's Secret-ээс гарч байгаагаа зарласан. Тэрээр хүмүүс мэдээж цаадах шалтгааныг нь мэдхийг айгүй хүсэж исэн ч тэр нэг ч зүйл цохуулгаагүй. Бүхэл ярианы эрэг байж бүх зүйл дээр Victoria's Secret амьдралынх нь хамгийн зөв сонголт байсан тухай ярьдаг. Харин шар мэдээлэлээр бол түүнийг нь Victoria's Secret-ээс буугата компанийн тодорхой бага зэргийн хувийг эзэмшдэг болсон учраас юуны ч талаар муу мэдээд дуулгахгүй байгаа гэж үздэг юм байна лээ. Үнийн худлыг нь мэдэхгүй юм цаг хугацаа харуулах байх. Ингээд эцэст нь дүгнэхэд иймэрхүү төрлийн загварын зах зээлд өрсөлдөж байгаа, магадгүй загвар өмсөж байгаа модель охтууд өөрсдийн бодол санаагаа маш зөв байлгах хэрэгтэй. Бусдын заавар зөвлөгөөг зөв бурууг нь шүүж, өөртөө тунгааж хүлээж авахгүй бол гаднаасаа харагдаж байгаа сайхан гоё модельийг дуурайхын тулд бие золиослох гэсэн нэг тийм утгагүй зүйлд автахгүй байх бүхий л арга хэмжээг авч чаддаг тийм сэтгэлийн тэнхээтэй байгаасай гэж хүсэж байна. Сэтгэлээ удирддаг, сэтгэлээ удирдаад биеэ эрүүл байлгадаг байгаасай гэж хүсээд өнөөдрийн дугаараа дуусгаж байна. За ингээд өнөөдрийн дугаарт сурах 2 шинэ үг байгаа. Тэр 2 шинэ үг нь бол
whistleblower буюу шүгэл үлээгч. За энэ үг муу бүхнийг болохыг хилчилсэн хүмүүсийг ерөнхийдөө шүгэл үлээгч гэж нэрлэдэг. За дараагийн үг нь болохоор malnourish гэдэг үг байгаа. За энэ үг маань болохоор хоолт хичээлийн дутагдалд орох гэдэг ийм зүйл байгаа. Энэ нь одоо их хвчлэн модельудад тохиолддог үйл явц байгаа. За ингээд цаг заваа зарцуулаад бэлтгэсэн мэдээллийг маань сонссон бүх хүмүүст баярлалаа.